Амар минь байцгаана уу? За өнөөдрийн контентын нэр маань атаархал гэдэг нэрийг сонгосон байна. За би болох дээрээ ер нь 23 оноос өмнөхөө л яриад байгаа. Яаж өөрчлөгдсөн талаар, яагаад ийм өөрийнхөө талаар хит их яриад байна вэ гэсэн тийм мэдрэмж бас надад орж ирээд байгаа. Яагаад хүмүүсийн бас тийм бодол бас орж ирээд байж магадгүй. Тэгэхдээ энэ яг миний сэтгэл санаанд байсан болохоор тэгээд ер нь бол би нээлттэй бай гэсэн үндсэн дээр өөрийгөө ер нь яаж өөрчлөгдөж үдий хүртэл явж байгаагаа талаар хүмүүст бас энэ маань мэдлэг мэдээлэл болж миний энэ контент маань яг тэр очих хүнд нь зөв мэдээлэл болох байхаа гэсэн үндсэн дээр би хийгээд байгаа гэсэн үг шүү. За энэ 23 оноос өмнө би болохоор бусдад маш их атаархдаг хүн байсан байна лээ. За бусад маань нэг сайхан машин хэрэгтэй болдог ч юм уу, эсвэл нэг гой хувцсноор авдаг ч юм уу, ингээд удс муцтай болдог ч юм уу, иймэрхүү талыг нь хараад ер нь их энэ надаас илүү гоё юм авчиж, ингэч тэгчиж гэсэн иймэрхүү их бодлууд их байдаг байсан. Тэгээд айгу тийм сэтгэл зүй айгу сөрөг маш их сэтгэл зүйтэй байсан л та. Тэгээд би яхаараа энэ хүнээс доош ордгийн гэдэг ч юм уу, ер нь бол өөрийгөө атаархах гэдэг зүйлээр өөрийгөө их бүрхэж байсан юм байна лээ. Тэгээ бас атаархлаар дамжуулаад өөрт яаж сөрөг гэдгийг нь тухайн үед мэддэггүй байлаа л да. Тэгэхээр зэрэг атаархал маш их байсан. Ер нь ингээ бусдад маш их атаархдаг. Иймэрхүү байлаа л да. Тэгэл энэ бүхэн маань явсаар хагаад надад хамгийн сөрөг байсныг бясалгал хийсний дараа ойлгож байгаа байхгүй юу? Тэгсний дараа бүх би чинь ямар олон жил ингээд өөрийгөө яагаад ингээ бусдад муу санаж ингэж ийм үйлдэл хийжсэн юм бол гэд гимших, харамсах, тиймэрхүү тэгээд дотроо би бас тэгж байснаасаа уучлалт гуйж эдгэж ангаасан л та. Тэгэхээр зэрэг ер нь атаархал гэдэг зүйл бол хүний сэтгэл зүйд хамгийн их сөрөг нөлөөтэй юм байна. Магадгүй та бүхэн өөрийгөө одоо ч гэсэн ингээд анзаараагүй баг зэргийн юм атаархал байдаг болвол тэрийгээ бас ер нь эдгэж ангаасан нь ер нь дээр байдаг. Тэгэл бусдын тэгээд энэ атаархал гэдэг зүйл маань ер нь одоо ингээд фэйсбүүкээр ч юм уу ингээд янз бүрийн ирээл мөрөөлөөр явахаар бусад хүмүүс ингээд аялаад зугаалаад явж байгааг нь хараад ерөөхдөө атаархал их төрдөг л дөө. Одоо бол би маш багассан гэж бодож байгаа. Яг бүгдийн ч амар юу ягаагүй баг зэрэг басгсан. Гэхдээ бол энийг одоо ер нь ингээд анзаарсан учраас ер нь болохгүй гэдгээ бүр аягуулсан ихэнхийг нь ангаачихсан байгаад байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол атаархал гэдэг зүйл өөрт болон ингээ бусдад маш сөрөг нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг ерөнхийдөө ойлгоод авсан л та. Тэгэхээр одоо урд нь бол маш их зүйл дээр өөрийгөө хэрэггүй зүйлд их анхаарлаа төвлөрүүлж бусдад их хэтэрхийх атаархаж иймэрхүү байдлаас болоод өөрийгөө блоклж байсан тийм үеүдээ санаж ин л та. Тэгээд ер нь бол одоо ингээд сэтгэл зүйн тэр сөрөг итгэл үнэмшлүүдээ бүгд ер нь бол таньж игснээсээ миний амьдралд маш сайхан амар амгалан болсон байна. Бусдад атаарх нь ер нь бол багасчихсан байгаа. Тэгээд ер нь бол амьдралыг тэмцэлгээд ойлгоод бас ингэж айгүй их мөнгөний төлөө явдаг байсан бол одоо би өөрийгөө сонгоод ер нь бол амар амгалан тайван руу илүү их шилжсэн гэсэн үг л дээ. Зөв зүйлийг бодож, зөв зүйлийг тунгааж, ярьж бусдад юу хэрэгтэй байна гэдгийг нь айгүй анзаарах дуртай болцсон, ажиглах дуртай болчихсон байна. Тэгээд энэ атаархал гэдэг зүйл хүний амьдрал, хүний сэтгэл зүйд маш их сөрөг юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгээд та бүхэн маань өөрсдөөсөө тунгаагаад асуугаад үзээрэй, надад бас энэ бяцхан ч гэсэн юм атаархал байна уу? Тэрийг ангааж идэх маш зүйтэй юм байна гэдгийг энэ контентаараа ярих гэсэн. Тэгээд та бүхэн маань энэ талаараа бас комент бичиж үлдээвэл бас сонирхолтой байх болно. Тэгээд subscribe дараараа, лайк дарж үлдээгээрэй. За тэгээд өнөөдрийн контент маань энэ сэдв байлаа. За баярлалаа.